1 2 Сайн байцгаана уу? Энд чи яасан юу юм бэ? Олон хүмүүсийн өмнө үг хэлэх чинь. Юу яад юм уу? Ард нь нэг ая дэвсээд өгчт юм уу? Баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Ганаа гэдэг. Би Солонгост ажиллаж амьдарч буй олон монголчуудын нэгэн найдал жирийн нэг өсч мэрэгчлээ эмэгтэй л дээ. Би энэ хүү баярын орой нэг хүнд чин сэтгэлээсээ баярлж явдаг сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм л да. Намайг анхааралтай сонсож сэтгэлээ илэрхийлэх боломж олгож байгаа та бүгдэд баярлалаа. 2022 оны 11 сарын 12-нд нэгэн дуучин залуугийн тоглолт болоод би мэрэгчлэгтэй найзынхаа хэлснээр очиж үсийг нь засах том үүрэг хариуцлагатай явж очиж билээ. Хүн бүхэн л Сережа гэдэл би хувьдаа нэг л тийм айдастай толгоонд нь хөрж билээ. Тоглолт нь болж байхад үсийн нэгүү засчихвал яана, таалагдахгүй байвал яана, их цантай байвал яана, дугарч чадаад байвал яана гэдэл түмэн бодол эргэлдээст. Гэтэл маш энгийн ээлдэг яриа хөрөөтөө намайг өгтөж аваад тэр үед мөсөн уул хайлж байгаа юм шиг л сандрал минь арилж өөртөө идэх итгэл майнж сэргээд иржвүлээ. Тэгээ заадах чинь давраад өөртөө чинь зураг даруулаад постолчихгүй гэдэл хаваад байсан. Тэгээл гэж байна. Ямар их баярлсан гэж санана. Тоглолт ч амжилттай дуусч маргааш боллоо. Сережагийн үсийг зассан үсчнэр засуулна гэдэл баг картын бараанд очролж байгаа юм шиг л олон үйлчлүүлэгчтэй болж билээ. Түүнээс хойш 2 жил өнгөрчээ. Маш олон үйлчлүүлэгчтэй болсон. Олон ч олныг танил хүмүүс, олон ч хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн. Энэ 2 жилийн турш алдаж онсон ч би өөрийн гэсэн салонтой болсон. Өнөөдөр та бидний баяр дээр баяр нэмнэрсэн Сережада 2025 оны босгон дээр чин сэтгэлээсээ баярлж явдгаа дуулгах гэсэн юм аа. Хүний чин сэтгэлийн ирмэлцлийг өчүүхэн төдийдч бол тухай дэмжиж өгвөл тэр нь хүний амьдралыг хэрхэн яаж өөрчилдгийг тод жишээ болов уу гэж боддөг юм аа. Би өөрийгөө Сережа баярлж авдаг шүү. Цаашдын бүхий л зүйлд чинь чин сэтгэлээсээ амжилтыг өрөө. Үг олдож өгөр холдох нэ. Намайг анхааралтай сонссонд баярлалаа та бүхэндээ. Сайхан баярлцгаагаараа.